Хөө, яах ирчихв? Ороо. Амд элс дүүрчихлээ. Өнөөдөр агаарт элс их байна шүү. Харин тийм ээ. Элс тоос нарыг халахлаад би бараг төөрг шахлаа. Сайхан өдрүүд алга. Өдөр бүр элсээр шуурч байна. Хурдан дутгашаар. За, Эзний эргэн ирэлтийн тухай сэдвийг үргэлжлүүлэн ярилцъя. За. Энэ удаа бурхан хоёр үе шатгаар гарч ирсэн. Эхний үе шатанд эзэн сүүрлийн өмнө мах бодоор ирж нууцаар ажиллана. Сүрлийн өмнө махуд болох уу? Хоёр дахь үе шатанд тэр сүүрлийн дараа үйл хөлөглөн ил тод харагдана. Энэ хоёр үе шатыг зааглагч нь том сүүрл юм. Зааглагч нь том сүрлээ. Бурхан сүүрлийн өмнө мах бодоор нууцаар ирж ажилдаг нь ямар нэг онцгой учиртай юм шүү. Бурхан махуд болох ба сүрлийн хооронд холбоо байгаа юу? тэд олон сүрлийг үзсэн. Жишээ нь энд бүтэн жил гангачиг элсэн шуурга болж байна. Энэ түгээмэл тохиолддог биш үү? Энэ нь бидний эзэнд итгэх итгэлд нөлөөлөөгүй. Тийм шүү. Сүрэл бурханы ажилд нөлөөлж чадна гэж юу? Бурхан сүрлийн нөлөөнөөс айсандаа сүрлийн өмнө ирж байгаа мó. Үгүй. Сүрэл бурханаас ирдгүү гэж юу? Тийм шүү. Хүн бүр сүүрлийн талаар асууж байгаа болохоор сүүрл гэж юу болохыг ярилцъя. Бид энийг үнэхээр ярилцах хэрэгтэй гэж юу? Тийм ээ. Сүүрл гэж юу болохыг хүн бүр мэднэ, хүүхдүүд ч мэднэ. Тийм шүү. Газар хөдлөлт үеэр галтуулын дэлбэрэлт. Тийм хал өсөлөн. Энэ бүхэн сүрэлнэш гэж юу? Ийм сүрэл одоо улам олон тохиолж байгаа. Та сүрлийн өмнө эзэн эргэн ирсэн гэсэн ч хинч түүнийг хараагүй. Тийм шүү. Таны яриад байгаа сүрэл эдгээрээс өөр гэж юу? Эдгээр сүрлээс илүү том сүрэл байгаа юу? Сүрлийн талаарх тайлбар чинь биднийхээс өөр үү? Зөв үү? Үнэхээр өөр. Өөр юм бэ? Та нарын яриад байгаа сүрэл бол бүгд байгалийн гамшиг. Эдгээр байгалийн гамшиг бэй махбодтой болсон бурхан сүрлийн өмнө ирнэ гэдэгт дурддагдсан сүрлээс ялгаатай. Ялгаа нь юу юм бэ? Газар хөдлөлт үер, гангачиг, өлсгөлөн, дайн, тэрч бүхэл таглан бүгд хүн төрлөختнийг үүснээс хооших байгалийн гамшиг юм. Бурханы ярьсан сүрэл нь Матай 24:21 дэх их гай гамшиг. Учир нь дэлхийн ертөнцийн эхлэлээс өнөө хүртэл хэзээч тохиолдож байгаагүй, мөн хэзээч тохиолдохгүй агуу гай гамшиг болно. Энд байгаа гай гамшиг гэдэг нь сүрлийг хэлж байна. Энэ том сүрлүүд нь та нарын бодож байгаа байгалийн гамшиг яавч биш. Том сүрэл нь газар хөдлөлт үеэр эсвэл тай мэтийн зүйл биш юм уу? Би бол маш том сүрэл гэж бодож байна. Тийм ээ. Угаасаа томоохон сүрэл мөн. Тийм. Та нар тэдгэрийг маш том сүрэл гэж бодож байна уу? Тийм яах вэ? Тэдгээр нь бурхны ярьсан сүрлээс хамаагүй бага. Илүү бага. Тэр чинь зүгээр л байгалийн гамшиг. Тэгвэл хордоо хэлээ л дээ. Байгалийн гамшиг, бурхны ярьдаг том гамшиг энэ хоёр ямар ялгаатай юм бэ? Тийм ээ. Байгалийн гамшиг нь зөвхөн ойр орчимд нь байгаа хүмүүст л нөлөөлдөг. Хэсэг хугацааны дараа гамшиг өнгөрч хүмүүс хуучин амьдралдаа эргэж орж чадна. Эсвэл хүмүүс тэр газраас явж гамшиг болоогүй газарт очиод урдын адил амьдарч болно. Байгалийн гамшиг байнга тохиолддог энэ гариг дээр хүмүүс өнөө хүртэл амьд үлдсэн биз дээ. Тэгвэл байгалийн гамшиг хүн төрлөختнөөс хэзээ ч хол байгаагүй хэдий ч хүн төрлөختний оршин тогтнолд нөлөөлөөгүй. Тэр ч үнэ шүү. Харин том сүрэл бол өөр. Юуны өмнө Библиэс бидний мэддгээр том сүрэл бол дэлхийн ертөнц үүсснээс хойш урд өмнө нь тохиолдож байгаагүй. Мэдээж тэр нь бидний байнга ярьдаг байгалийн гамшиг биш. Түүнчлэн байгалийн гамшиг нь хүн төрлөختний оршин тогтнолд нөлөөлж чадахгүй. Энэ том сүрлүүд нь өөр. Тэр нь хүн төрлөختний оршин тогтнолыг шийднэ. Хүн төрлөختний оршин тогтнол дэлхийн оршин тогтнолтой нягт холбоотой. Дэлхий байгаа цагт хүн төрлөختөн амьд үлдэж чадна. Хэрвээ дэлхий мөхвөл хүн төрлөختөн оршин суудаг орон гэрээ алдаж, устж, мөхөх тавилантай. Тиймээс дэлхийн оршин тогтнол нь хүн төрлөختөн үргэлжлүүлэн оршиж чадах эсхийг шууд тодорхойлдог. Тийм ээ. Та нарыг ярих тусам би бүр бодлоод байна. Дэлхийн оршин тогтнол яхаараа чиний ярьж байгаа том сүрэлтэй холбоотой байдаг үлээ. Тийм ээ. Бурхан энэ удаа нууцаар ажил хийхдээ ямар холбоотой юм бэ? Тийм шүү. Би холбоог нь харахгүй байна. Түр хүлээгээрэй. Энийг ааж юу авч үзцгээе.
Бурхны бүх ажил нууцлаг. Ганц хоёр өгүүлбэрээр тайлбарлах боломжгүй. Том сүрлийг ойлгож авах юм бол Бурхан яагаад сүрлээс өмнө нууцаар ирж ажиллахаар сонгосныг чи мэднэ. Тэгвэл тайлбарлаад өгдөг. Энэ дэлхийд өсөн үржиж үеэс үед ингэж амьдрахын тулд хүн төрлөختөн юунд найддаг вэ? Юунд? Бурхны дээд ирэх хангалтыг одоохондоо хоош тавиад оршин тогтнохын тулд хүн төрлөختний найддаг орон гэр болох дэлхийн талаар ярилцгаая. Энэ гэр орн нь хүн төрлөختнийг амьд үлдэхэд шаардлагатай тогтвортой нөхцлөөр хангадаг. Жишээ нь нар нэгэрл, агаар, ус, хөрс, хоол хүнс, хүн төрлөختөн амьд үлдэхэд шаардлагатай янз бүрийн материал. Хүн төрлөختний хувьд газар дэлхийн өгдөг янз бүрийн материал ёроолгүй бас шавхагдашгүй. Газар дэлхий оршиж байгаа цагт хүн төрлөختөн амьд үлдэх талаар санаа зовох шаардлагагүй. Тиймээс хүн төрлөختөн газар дэлхийг өөрийн мэдэлгүй ихшгэ үзэж үүнийг Дэлхийн ээж гэдэг. тийм ээ, дэлхийн ээж. Одоо дэлхийн ээж том асуудалд ороод байна. Дэлхийн ээж аль хэдийн таныхын аргагүй өөрчлөгдөж анхдагч хэлбэрээ алдаж оршин тогтнол нь асар их аюулд орж анх нэгэнтээ байсан ёроолгүй шавхагдашгүй гараг байхаа болж гүн төрлөختний оршин тогтнолд шаардлагатай янз бүрийн материалын тасралтгүй урсгалаар хангаж чаддаг гариг байхаа болсон. Дэлхий яаж чадах юм бэ? Юу гэсэн үг вэ? Ямар утгатай юм бэ? Дэлхийн амьдрах нөхцөлийг ярих үедээ бид одоо хүн төрлөختөнд тулгараад байгаа янз бүрийн сүрлийг дурдах ёстой. Тэр нь том сүрэлтэй ямар ч хамаагүй. Байгаль гамшиг гэж та хэлсэн биш үү? Яагаад дурдах хэрэгтэй юм бэ? Одоо хүн төрлөختөнд тулгараад байгаа янз бүрийн сүрэл нь байгалийн гамшиг биш. Тийм үү. Хариулт нь үргэлж утга учиртай байх юм аа. Энийг өөрсдийнхөө мэддэг хэдэн үндсэн талаас нь ярилцъя. Бидний амьдардаг орон гэр болох дэлхийд одоо юу тулгараад байна вэ? Юу? Юун төрөнд дэлхийн хөрс асуудалтай байгаа. Хөрсөө? Хоёрт дэлхий дээрх ургамал ноцтой гинтсэн. Ургамал гинцээ? Гуравт нь ус. Тий. Бүх усны их. Өөрөөр хэлбэл гол, нуур, тэнгис, газрын гүний ус бохирдсон. Ус гашуун болсон тийм ээ. Дөрөвт туйлын мөсөнд асуудал гарсан. Энэ сүрэлтэй ямар хамаатай. Хоол тэжээлийн гинжин хэлхэнд ч асуудал гарсан биш үү? Тийм шүү дээ. Тавд хоол тэжээлийн гинжин хэлхээ тасарсан. Тэжээлийн гинжин хэлхээ тасарсан. Хоёулаа нэгийг мартчих уу? Тийм уур амьсгал. Уур амьсгал элтэм утас. Хүн бүр энийг харж мэдэрч чадна. Тийм ээ, тийм байна. 6 дахь сүүлчийнх уур амьсгалын хэвийн бус байдал. Хэвийн бус уур амьсгалыг том сүрэл гэж тооцоолох уу? Мэдэн дээр байнга ярьдаг. Тэд номлолдоо яагаад энийг дуртаад байгаа юм бэ? Сэдвээсээ халиад байгаа юм биш үү? Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл биш үү? Байгалийн гамшигаас юугаараа ялгаатай юм бэ? Тийм шүү тийм ээ. Эдгээр нь том сүрэл юм уу? Том сүрэл гэж яаж сүрлэж чадах юм бэ? Ах эгч нараа. Энэ бол ноцтой асуулт. Зүрх сэтгэлээ 50 байлгацгаая. Энэ сэдв нь өнөөдөр бидний нөхөрлж байгаа том сүрэлтэй гарцаагүй холбоотой. Тэгвэл бидэнд хордох нь хэл. Дэлхийд тулгарч байгаа эхний асуудлын талаар эхлээд ярьцгаая. Хөрсний асуудал. Хөрсөнд ямар асуудал байгаа юм бэ? Хөрсөнд тоглолт гарвал тэр нь том асуудал. Бидний хувьд хөрс ямар утгатайг та нар мэдэх үү? Юу гэсэн үг вэ? Мэднэ. Ургац хоол хүнстэй холбоотой. Тийм ээ. Энэ хоол хүнстэй холбоотой учраас амьд үлдэхтэй холбоотой. Энийг үзтээ. Одоогийн байдлаар дэлхийн хөрсний томоохон хэсэгт эсжилт, доройтол, сөлжилт явагдаж хөрс улам их доройтож муудаж байна. Тарай тарж малын бэлчээр ашиглаж болохгүй.
Одоо дэлхийн хөрсний 4-1 нь хэдийнэ? Элсэн цөл болсон. Тэр нь дэлхийн 3 том улс Орос, Канада, Хятадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Идэх холбоо том газар. 1 сантиметр хөрс үүсгэхэд хэр хугацаа шаарддагыг мэдхүү? Мэдчихвэ. 1000 гаруй жил гэдэг. Мянган жил гинэ. Бурхан минь хэн тийм удаан амьдарч чадах вүлээ те. Тэгэхээр доройтсон хөрсийг сэргээхэд маш хэцүү. Хүн төрлөختөн газар нутгаа хэтих ашиглаж тариалахаа огт болохгүй байгаа учраас нөхцөл байдал байнга дордож байна. Тийм ээ. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг харахад хөрсний элсжилт доройтол зогсохгүй төдийгүй бүр аимшигтай өөр нэг үр дагавар гарна. Ямар үр дагавар? Элсжилт доройтол цөлжилтэд өртөж байгаа дэлхийн хөрсний талбай улам нэмэгдэнэ. Улам нэмэгдэнэ. Үүнээс ч долоон дорн энэ доройтол нь эргэлт буцалтгүй. Эргэлт буцалтгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энийг буцааж сэргээж болохгүй. Бурхан минь буцаа харахгүй гинэ. Тэгвэл энэ хөрсөн дээр амьдардаг хүмүүс яах вэ? Ойрын ирээдүйд тэд хоол хүнсний хомсдлоос болж өлсөж үхнэ. Бурхан минь. Нэрээ гэж юу? Би үүнд итгэж байна. Олон жил ган гачигтай байсныг чи мэднэ үсттэй. Элсэн шуурга одоо энгийн үзэгдэл болсон. Удалгүй пэжин хэлсээр хучигдана. Тийм ээ. Тэгээд л өлсгөлэн болох боломжтой. Боддоо энд байгаа айлуудаас хэдэн будаа тарай нөөцлсөн. Биднээс хэн ч хүнс нөөцлөөгүй. Хам зүхтал дөнгөж хүрнэ. Тэрч тийм шүү. Яг үнэн. Дэлхийн хөрсний элсжилт доройтол цөлжилт нь эргэлт буцалтгүй. Газар дэлхийн хувьд ч бай, хүмүүс бидний хувьд ч бай. Энэ бол урд нь тохиолдож байгаагүй. Гамшигт сүрэл юм. Тэгэхээр энийг том сүрэл гэж нэрлэж болохгүй гэж юу? Аимшигтай юм. Үнэхээр том сүрэл байна. Энэ нь байгалийн гамшигаас ялгаатай биш гэж юу? Тийм ээ. Байгалийн гамшиг бол сайн даал хүн амын нэг хэсгийн амийг авч чадна. Харин том сүрэл бол дэлхийг устгаж хүн бүрийн амийг авч чадна. Хэлдэн энэ сүрэл том биш гэж юу? Тэдний ярьсан зүйл илүү том учиртай юм. Юу гэж бодож байна? Би таныг үнэмшүүлж чадахгүй ч өөр хүн чадан шүү. Та баг зэрэг үнэмшсэн биз дээ. Хөрсний цөлжилтийн том сүрэл болоогүй. Дэлхий даяарах нэг тэр бум хүний оршин тогтнолыг эрсдэлд оруулж ойрын ирээдүйд тэднийг мөхөөхөд хангалттай.